Баянзүрх дүүргийн баялаг бүтээгдэхүүн. Санаацны үзэгчтэй баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн ээлжичийн дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаа бид дэлхийд гайхагдсан эрүүл мэндийн увдистай булцууд цэцгийн цаг үйлдвэрлэн гаргаж байгаа Topus компани үйл ажиллагааг танилцуулж байна. За энэ компанийн хувьд эх орныхоо газар шороонд энэхүү булцууд цэцгийн ургамлыг тариалж өөрсдийн гараар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр онцлогтой юм а. Topus компани үйлдвэрлэн гаргаж байгаа булцууд цэцгийн цаг ямар ч насны ямар ч өвчтөе хүмүүс хэрэглэж уух боломжтой. Тийм ч учраас баялаг бүтээгчдийг дэмжин төслийн баг энэ удаа бид Topus компани үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар болсон юм а. Ингээд компани үйл ажиллагаатай хамтдаа танилццгаая. Булцууд цэцэг хэмээх энэхүү ургамал нь Бразил улсаас гаралтай. Орос улбаны улсын шинжлэх ухааны академи Ломносовын нэрэмжит их сургуультай хамтран судалгаа шинжилгээ хийж хүний биед нэн ашигтай номер 1 ургамал гэдэг нь Орос улбаны улсын эрдэмтдийн судалгаагаар батлагджээ. Энэхүү ургамлыг эх орондоо нутагшуулах ажлыг Topus компани хийж жилдээ 100 орчим мянган гад тариалалт хийж байна. Эх орныхоо хөрс шороонд ургасан эрүүл мэндийн гайхамшигт чадвартай энэхүү ургамлыг нунтаглан хатааж цай хэлбэрээр худалдаанд гаргасан нь олон хэрэглэгчийн таашаалд нийцэж эмчилгээний үр дүн гарсаар байгаамаа. Энэ ургамлын түүх гэх юм бол Бразилаас гаралтай эмчилгээний 4000 жилийн түүхтэй байдаг юм. 28 амин дэм 32 хэмжээнд дагуулсан дэлхийд номер 1 эрүүл мэндийн ургамал гэж зарлагдаад хүлээн зөвшөөрөгдсөн. Ийм л ургамал юм байна. Энэ л намайг одоо Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө энэ бүтээгдэхүүнийг хийгээж Монгол тариалаач гэсэн л уриалга болсон юм л да. Одоо нэг 70 гаруй гад тарьж байна. Эмчилгээний ургамал гэхэд бол хүн сонсоход бол их талбай. Маш их талбай. Харин нийгмийн шаардлагын хувьд бол бас болоогүй. Бид зорилтод хэрэглэгчийнхээ 40% барьж байна. Манай зорилтод хэрэглэгч бол нэг сая 500 мянга тооцдог. Эхний одоо нэг 2 жил үлдэж байна. Энэ хугацаанд сая 500 мянга төгрөх ёстой гэсэн. Тэрнээс цааш бол ер нь бол манай хэрэглэгч бол эхийн хэвлэгдэх ургаас өнөөдрийн ахмадууд бүгд л хэрэглэх ёстой юм. Өнөөдөр энэ газар шороон дээр гიშгэж амьдарч байгаа бүх хүмүүс эрүүл байх ёстой гэдэг утгаараа. Булцууд цэцгийн цай нь хүний биед онцгой ач холбогдолтой. Агаарын бохирдол, цахилгаан эд зүйлийн нөлөөгөөр хүний бие махбод асар их бохирдлогддог. Тэгвэл булцууд цэцгийн цай нь хүний биед шаардлагагүй хорт бодисуудыг цэвэрлэн гадагшлуулдгаараа онцгой ач холбогдолтой юм а. Ялангуяа хамгийн хорт бодис болох давсыг гадагшлуулдаг нь олон өвчнийг ангаахад маш өндөр нөлөө үзүүлдгийг тогтоосон байна. Энэ бүтээгдэхүүнийг юу яаж шүү дээ одоо элэгний эмчнэр, бөөрийн эмчнэр, зүрхний эмчнэр эдгээр рецептэн дээр бичдэг болсон байна шүү дээ. Ялангуяа хүчтэй эмчилгээний дараагаар эмийн хорыг сааруулахын тулд статин гэж юм хэрэглэдэг л дээ. Тэгвэл энэ бол химийн болон радиацийн бас хүнд металлын хордлогоос өндөр хэмжээнд салгадаг хүнийг бас давсны хордлолт бас. Монголчууд ч давсыг хордлогын хэмжээнд хүртэл хэрэглэж байна шүү дээ. Намартаа хурааж авсан булцууд цэцгээ хатааж жижиглсний дараа өөрийн үйлдвэртээ савлаж худалдаанд гаргахад бэлэн болгоно. Булцууд цэцгийн цайнд элдв химийн бодис зэрэг нэмэлт бодис ордоггүй. Байгаль дээр ургасан ургамлыг шууд савлаж эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа учраас эрүүл мэндийн чадвар нь тэр хэрээр хадгалагдаж үлдсэн байдаг байна. Ерөөсө шууд тариалтан дээрээс хурааж аваад хатаалт хийгээл хатаасан навч иш цэцгээ газар дээр нь шууд гэрчээл авчираад энд Улаанбаатарт авчиж шигшилт хийгээл шууд илүү дутуу янз бүрийн тийм бодис нэмэлт бүтээгдэхүүнгүүгээр шууд савладаг. Савлах үйл процесс нь болох дээр энэ үн дээрээс түгээд
машин руугаа оруулаад энэ машинд бакетлаад бакетлсан бүтээгдэхүүнээ энэ вакуумд оруулаад гадуур гэдгээр утан савлагдаад одоо ингээд бакетлагтаад гарч байна. Анхны машин бол 1 минутанд 30 гарах хүчин чадалтай байсан. Тэгээ сайжруулад 1 минутанд 40-45 ширхэг гаргадаг сайжруулад энэ тоног төхөөрөмжийг авсан байгаа. Одоо бэлэн болсон бүтээгдэхүүн гэвэл одоо дунджаар нэг 2-3 мянган цай гарч байгаа. За үйлдвэрийн хэмжээнд бол савлгаан дээр болон машинтайгаа одоо нэг машин дээр нэг хүн ажиллаж байгаа. Тэгээ хоёр машин дээр хоёр хүн. Тэгээ савлгаан дээр 3-4 хүн байгаа. Топс компани үйлдвэрлэж байгаа булцад цэцгийн цай 4 савлгаатайгаар худалдаанд гарч байна. Шууд хэрэглэх боломжтой. Цаг завгүй ажилдаг хүмүүстэй зориулж 15, 30, 60 ширхгээр пакетлан савлаж байгаа бол хандалж явахад тохиромжтой пакетгүй нутаг цайг мөн худалдаанд гаргаж байна. Хэрэглэгчдэд ойр байхын тулд хэлбэр болгохын тулд одоо эн чинь 15 ширхгээр ингээд шууд пакеттай сугалж аваад шууд дүрээд одоо энийг бүр эрх жилээс бүр сайжруулад утас муцтай болгоод их сайжруулах тал дээр анхаарлыг тавьж байгаа. Тэгээ энэ 15 ширхэгтэй энд 30 ширхэгтэй гэдэг энэ нэг ийм төрлийн юм байгаа. Ялгаа авахгүй энэ пакетлсан байгаа. Одоо энэ манай энэ уул уурхай нар чинь ер нь бас үндэсний үйлдвэрлэлд дэмжих юм уу те. Дээрэс нь энэ юугаа ажилчдынхаа эрүүл мэндийг маш их бас боддог болцсон цаг юм байна. Тэгээд эн чинь өөрөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн учраас манай үндэсний уул уурхаанууд ч бас бичил жижиг уурхаанууд ажилчдаа бас авахгүй гинти захиалга гарч ирнэ. Тэр үед бас манай ажилчид сунж ажиллах тохиолдол гард юм аа. Энэхүү цайг нас харгалзахгүй бүхэл насны хүн ууж хэрэглэх боломжтой. Жирэмсэн эмэгтэй хүн ч ургаа хамгаалж энэхүү цайг ууж болдгороо давуу талтай маа. 200 г буцалсан усанд хоолны халбгаар тэгш дүүрэн хутган хийж 10 минут хандлаад шүүж хөргөн бүлээнээр нуун хандалж тавьсан цайгаа өглөө орой хоол идснээс хойш 30 минутын дараа уух боломжтой. Хэд халуун болон хүйтэн ууж болохгүй. Бага насны хүүхэд 100 г-аар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Булцад цэцгийн ургамал нь 28 амин дэм, 32 химийн элементийг өөртөө агуулдаг цорын ганц ургамал юм а. Энэ ургамалд босод ургамалд байдаггүй хүндний ашигтай элементүүд олон байдаг учраас олон өвчнийг эмчилж урьдчилан сэргийлэх чадвартай юм а. Эмчилгээний үр дүн бол маш өндөр гардаг шүү дээ. Манай энэ цаг хорт авдрын эсрэг, дөрөв улчирхайн эсрэг, илэгний хорт авдар ихэр ганц биш шүү. Бүх төрлийн хорт авдрын эсрэг. Илэгний хадуурал, уушхны өвчин, бөөр, нойр булчирхай, бүдүүн нарийн гидсний шархлаа бүгдэд хэрэгэлдэг. Суцны хамны хадуурал нийт олон улсын холбооноос гаргасан резепт байдаг. Тэр резептэнд бол 66 өвчнөөс урьдчилан сэргийлж эмчилнэ гэсэн заалт байдаг. За 2007 онд ИФА-нууд дэлхийд зарласан байдгийн нурмлаар доохыг вирус тээгчийн шатанд эмчилэхэд маш өндөр үр дүн гарлаа гэж. За Монголд бол хараагүй хүмүүс хараа орсон, даралт нөхцөг хүмүүс даралт буусан, элэгний хатуурлаар элэг солиулах болсон хүн эргэж сэгсэн, бамгаа улчирхайг хаалгаанд орохгүй гэж угаад маш сайн боллоо. Цэсний чулуу, бөөрийн чулуу зэрэг хөөсөн маш өндөр үр дүн үзүүлсэн байдгийг хайр сэтгүүлдэг юм да. Псориазыг эмчилж барагтаал эмчлэгддэг. Ревматизм гэж өмчний өвчин байна. Барагтаал эмчлэгддэг. Тэр бүгд эмчлэгдэж байна. Ганцхан бүр эцсийн шатанд орчоог бол хорт авдар бол нэлээд эмчлэгдлээ.
булцад цэцгийн цаг дараах өвчнүүдийг ангаахад хэрэглэж болно. Бүх төрлийн хор тавдар, уушигны сүрье, зүрхний шигдээс элэг, ходоод гэдсний шархлаа, хеликобактер, чихрийн шижин, бөөрийн дутагдал, үе мөч, цистит, химийн ба радиацийн хордлого, харшил, цусны даралт, тураах, архинаас гаргах, тулай, давс гадагшлуулах, хөгшрөлт удаашруулах, тархины судасны нарийсэл, цус харвалт, холестериноос ангижруулах, олон өвчнийг эмчилж урьдчилан сэргийлэх чадвартай юм а. Бидэнд хийх ажил маш их байна. Бид дахиад нэг ургамал оруулж ирээд одоо тариалах гэж байна. 10 гад хар буурцах гэж бас эрүүл мэндийн ургамал. Сүүлийн 2 жилийн дотор Япон солонгосууд өндөр хэмжээнд судалсан. Өхрийн сүүнээс 12 дахин илүү уургатай байдаг юм байна. Дахианы өндөгнөөс 3 дахин илүү уургатай байдаг юм байна. Шар буурцагнаас 2 дахин илүү уургатай байдаг юм байна. Бид хөгшчүүл хүүхдэд зориулсан эрүүл мэндийн тэжээл хийл л да. Тэжээлийн ол яагаад болохгүй гэж. Гэр бүлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг эмчилгээний хамгийн ашигтай хэлбэр болох ногоон цай хэлбэрээр савлан олонний хүртэл болгоод байгаа бол цаашид шингэн хэлбэрээр худалдаанд гаргахад бэлэн болсон байна. Бид эхлээд нунтгаар савлж илээ, дараагаар нь дүрдэг болголоо. Одоо төрөлжсөн шингэн гэдэг дээр тогтож ажиллаж байна л да. Шингэн бүтээгдэхүүн, булс утасгаар суурилсан шингэн цай. Нэг зүйлийг би их тунгааж бодоод байгаа юм л да. Тэр юу вэ гэсэн чинь баялаг бүтээгчдийг дэмжих энэ яасан сайхан бодлого вэ? Маш зөв бодлого. Баялаг бүтээгчдийг бид бүгдээрээ дэмжээ. Нийтээрээ дэмжээ. Хамтдаа бай. Харин баялагийг эзэмшигч тийм ээ бүтээгч хэрэглэгч болсон хүн ардынхаа ард түмнийхээ эрүүл мэндэд бүр их анхааралтай бай. Өнөөдөр монголчууд булцад цэцгийн цайны эмчилгээний чадварыг мэддэг болсон байна. Topus компани 21 аймагт байх 300 гаруй гэрээт борлуулагчаараа дамжуулан мөн моноос хүрмэнгээд томоохон эмийн сүлжээгээр бүтээгдэхүүнээ худалдааж байна. Монгол эх орондоо тариалсан экологийн цэвэр ургамлаар булцад цэцгийн цайгаа үйлдвэрлэн гаргаж байгаа Topus компани хамт олон хүний эрүүл мэндийн төлөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаараа бахархаад зогсохгүй. Цаашдаж эмчилгээний зориулттай бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхээр зориулж ажиллаж байна. Хүний эрүүл мэнд гэдэг юу гарч салшгүй үнэт зүйл байдаг. 66% өвчнөөс урьдчилан сэргийлэх увцтай энэхүү булцад цэцгийн цаг үйлдвэрлэн гаргаж байгаа Topus компани үйл ажиллагааг энэ удаагийн нэвтрүүлгээрээ танилцууллаа. Монгол хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа энэхүү компани үйл ажиллагааг Мас агентлагаас дэмжиж ажилласан юм а. Дараагийн нэвтрүүлгээр өөр нэгэн салбарт өөр нэгэн баялагийг бүтээж байгаа үндэсний үйлдвэрлэгчээ бид дэмжиж ажиллах болно.